гойлонгтой. Тэгээд энэ кремнээсээ баг зэргийн гаран дээр аваад чамд бол крем нэг хэрэггүй юм шиг байна. Тэгтээ тэгж сэтгэлээ засах үднээс сэтгэл гэдэг үднээсээ крем баг зэргийг түргий. Баг зэрэг үднээс үтэмдэр гэдэг юм. За би надад юм хоёр талаар нэрлэж болдог юм багс байдаг. Багсны цуглуулга байдаг. Тэгээд энэ багсныхаа ийм газрын багсных нөгөө талын ашиглаад за ингээд газрын дээр газар нөгөө газар тох эрүүн дээр баг зэрэг нүдний доотлолт дахиад нэмэгдэг юм. Ер нь нүдний доотлоо сайн дардаг крем, цайврын кремээр дарж явах хэрэгтэй гэдэг юм лээ. Нүднийхэн доотлолт нөгөө нүднийхэн доотлолт гээд энэ бас амар үнэтэй гоё нэртэй крем. Эрүүн дээр өмсгөч нь баг зэрэг энд тэнтэй ургацсан байгаа учраас эхлээд хэлбэрийн засаад тэгээд өмсгөч мөдөө болгоо. Тэгэхээр надаа өмсөг засдаг маш олон хэрэгслүүд байна. Хамгийн эхлээд би өмсгөч нь надад яг юм дууссан сармусны будагны сан байгаа. Энийг ашиглаад чиний өмсгийг эхлээд самны. Эхлээд дээшнээ самнаад тэгээд дараа нь нөгөө талын тэгээд илүү гарсан хэсгийн энэ хажаар ажиллана. За доод хэсгээс нь баг зэрэг ажиллаж байна. Нөгөө талын доод хэсгээс нь энд нэг үс. Тэгээд дараагийнх нь болохоор өмсөг
голынх нь энэ боронгоноос нь аваад жоохон товшоод тэгээд нүдний чинь дээгүүр за нөгөө нүднийхээ дээгүүр баг зэргийг ингээд тавиад өгнө. Жэнүүд ч өөр аим өргөн дагавраатай ер нь
алхам бол бос. Миний хамгийн дуртай алхам буюу газар өнгөлөх алхам блэ. Тийм болохоор ахаад Wycon гэдэг брендийн ийм яхан газар өнгөлөгчийг аваад чиний нүүрэнд илүү залуухан, илүү булбараа, илүү игдүүтэй, тунгалаг ярьстай тийм төрхийг үүсгэхийн тулд ийм яхан өнгөтэй газар өнгөлөгчнөөс аваад энэ бас саатай газар өнгөлөгч байгаа. Баг зэргийг сагсгар багсан дээрээ аваад баг зэрэг шиг амир их аваад би бүр газар өнгөлөгч тавих амар дуртай. Өөр хүнд ч тавих дуртай, өөр дээрч тавих дуртай. Тэгээд газар дээр нөгөө талд нь газрынхан дээд хэсэгт баг зэрэг тавиадаг юм. Тэгээд би газар өнгөлөгчөө тайсныхаа дараа түрүүн хэрэгэлсэн контур тавихтаа хэрэгэлсэн юм браш авч гаад энэ брашаараа ерөнхийдөө бас нэг ингээд холио доктортай холио жишээ уусгаад за нөгөө талын бас яа тэгэхээр ерөнхийдөө нур бодолд маань дуусч байна. Чиний уралны өнгө тэг өнөөдөр хийсэн бодолтныхаа өнгө айс өнөөдөр яг натурал бодолт хийсэн. Тэгэхээр тэр өнгө айсны тохируулаад би уруулыг чинь логдог бондоолгогчтой ягаан уруул өнгөлөгч хөрөнгөлэй гэж бодлоо. Тэр нь болохоор амар хөөргөн савдах хэвчтэй. Fruity гэдэг брендийн солонгос уруул өнгөлөгч байгаа. Амар яг юм honey pot голгоод дотроо юм сэнгэнсэн гата өнөртэй уруулчин түргсний дараа баг зэрэг чимчгнэж магадгүй. Тэгтээ чимчгэн гэдэг чинь уруулчинд бондож ийнө гэсэн үг. Тэгэхээр саазах хэрэг байхгүй. Уруулаа ингээд бондуулах шүү. Тэгээд би энэ уруул өнгөлөгчнөөс баг зэргийг аваад уруулан дээр доод уруулан дээр дээд уруулан дээр би бас өөрөө жигж ятам ороод өргөж байгаа шүү. Сүүлийн алхам бол спрей нүрийн мист байгаа. Би нүрийн мист амар дуртай. Энэ мистний цацалт нь бүр амар гоё. Яг ийм маш нарийн ширхэгтэй цацдаг учраас яг тийм гоё юм боронтой ороод ч байгаа юм шиг. Яг нүрлөө гоё юм цацуулж байгаа биш. Зүгээр л юм зөөлөн тэгээд тайвшруулсан гоё өнөртэй юм чихтэй орчод байгаа юм шиг санагдав.